За энэ бином задаргааны үржүүрийн x квадратын өмнөх коэффициентийг олоо гэж. За энийг одоо янзаар бодож болох юм. Тэгвэл бид нэр шууд эхлээд үржүүлж зэрэг төвшүүлж. Энэний 3 зэрэг гэдэг чинь 1-ийн кубээс хасах нь 3-ыг үржигдэх нь 1-ийн квадрат үржигдэх нь 4x байна. Нэмэх нь 3-ыг үржигдэх нь 1 үржигдэх нь 4x-ийн квадрат нэмэх нь биш тэмдэг сөөлжлөн бином задрагаар задлахаар 4x-ийн куб. За энийг бодчих юм бол 1-ээс хасах нь 12x нэмэх нь 48x-ийн квадрат хасах нь 64x-ийн куб. За харин 1 дээр нэмдэг нь x-ийн 5 зэргийг биномоор задлчих юм бол за шууд биччихье. Энд чи юу болох вэ гэхээр 1 дээр нэмэх нь 5x нэмэх нь 10x-ийн квадрат нэмэх нь 10x-ийн куб нэмэх нь 5x-ийн 4 зэрэг нэмэх нь x-ийн 5 зэрэг болно гэсэн. За одоо энд байгаа энэ хоёрыг хооронд нь үржүүлбэл юугаар үржүүлвэл x-ийн квадрат гарах уу гэхээр за шууд эдгээр гişүүдийн ялгаа биччих юм. Тэгвэл 1-ээр юуг үржихээр x-ийн квадратыг өчгөхөд 1-ээр үржихээр чинь 48x-ийн квадратыг л 1-ээр үржихээр гарч ирнэ гэсэн үг. За нэмэх нь 5x-ээр хэдийг үржихээр x-ийн квадратыг гарах уу гэхээр 12x-ийн квадратыг 12x-ийг үржих гэсэн үг. Тэгэхээр хасах 12x-ийг үржигдэх нь 5x гэхээр x-ийн квадрат гарах гэсэн. За нэмэх нь одоо 10-аар юуг үржүүлэх вэ гэхээр 1-ийг үржих. 1-ийг үржигдэх нь 10x-ийн квадрат гэсэн. Ингээ энэ тэнцүү 48x-ийн квадратаас хасах нь 60x-ийн квадрат нэмэх нь 10x-ийн квадрат. Ингээд энэ хоёрыг хооронд нь нэмчихээр чинь 58. Ингээд хасах 2x-ийн квадрат буюу өмнөх коэффициент нь хасах 2 буюу a тав.